Монголын рок-поп урлагт олон талаараа анхдагч байж, өнгө нэмэн гарч ирсэн Монголын рок-попын ертөнцид өөрсдийн түүхийг хамтдаа бичлсэн хамтлаг бол Камертон. Тэртээ 1995 онд хөгжим мужгийн сургуулийн сурагч байсан Болд Мэденер, Гана Эба хоёрт хамтран дуулах санал тавьснаар Камертон хамтлаг үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Хэв нэгдэл эрч хүчийг эрхэмлэгч Камертон хамтлаг өдгөө 10 цомог бие даасан 9 тоглолтоо хийж үзэгч сонсогч олныг байлдан дагуулсаар байгаа билээ. Би Production, боловсрол сувг телевиз, Music Box сувгууд хамтран Камертон 2 шоуг зохион байгуулж байгаа бөгөөд Камертон хамтлагийн энэ бидний түүх баримтат 10 сурал киног та бүхэн цэнхэр дэлгэцээрээ үзэх болно. Энэ бидний түүх баримтат сурлаар Камертон хамтлагийн хүүхэд ахуй цаг хөгжим мужгийн коллежид суралцж байсан үе. Анхны тоглолт цомгуудын талаар хэнийч дуулаагүй сонсоогүй түүхийг өгүүлэхийн зэрэгцээ Камертон хамтлагийн анхны гих гайхалтай дурсамжуудыг хүргэнэ. Улсрлын яамч одоо цаанаас ингээд тогтоол гаргаад ерөнхий эрдэнтний сургуультай адилхан хичээл үздэг байхгүй юу. Тэгээд тэр бүх хичээл орно. Дээр нь мэрэгжлийн хичээл гэж мэрэгжлийн хичээл, дээр нь камерны ансамбл, дадлага, оркестр, квартет, трио гэл мэрэгжлийн өчнөн төрлийн юм. Тэгээ онол, сонсгол, гармон гэл тийм бидтэй. Энэ бүх юмыг ингэж яг нэгтгэж барина гэдэг бол энэ бол үнэхээр хэцүү шүү. Жирийн зүгээр энгийн одоо ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд бол одоо сар болгон амраад, улирал болгон амраад, амралт ихтэй, их сул цаг ихтэй тий. Жишээл өглөө хичээлдээ явахад өдрөнд хараад тэгэл хийх юм байхгүй. Даалгаврын эвлэг чинь өөр хийх юм байхгүй. Яг ганц нэг секцэнд явдаг ч юм уу тий. Бидний хувьд бол ерөөсөө анх 7 настайдаа сургуульд орлоо. Тэгэл төгслөө 12 жил нэг ч удаа сарын сурагчдын амралтаар амрахгүй. Зөвхөн явж байгаа л жилдээ нэг дунд нь нэг оюутнуудтай цуг 14 хоног амарна. Тэгэхдээ 14 хоног амрахад ерөнхий боловсролын хичээл нь амраад мэрэгжлийн хичээл нь үргэлжилсээр л явдаг. Бусд ингээд бидний үеийн хүүхдүүдийн ерөнхий эрдмийн амралт явхад бид нар хичээлээ хийж л байдаг. Хамгийн харамсалтай юм багт юу бодож ирсэн хэр одоо ерөнхий боловсролын хүүхдүүдийн сурагчдын амралтанд зориулж хэл кино гардаг шүү дээ. Бид нар болохоор яг жилдээ нэг өвлийн оюутны амралтаар нэг дандаа амралтанд зөрдөг. Тэгэхээр айгүй хэцүү. Нөгөө киногоо үзмэдэг нохотой дөрвөн танк чинь стиг системээр энтергээл стиг системээр Арабелла, Үлгэрийн Баатууд амьдсан. Тэр киноныг юусоо үзэж чаддаг байсан. Тэгэл яг үзэх гээл ингээл ингэтэл нөгөө кинонууд эхлээл манай байрныхан найзууд чинь гэртээ гоё киногоо үзээл. Тэгэл мэрэгжилдээ явдаг гэсэн. Манай үжимжийнхэн бүгдээрээ тийм байдаг гэсэн. Тэгэл хаяада нэг киногоо үзэл хаяа багш нь заа чи кино үздэг нэг өдөр тий. Манай мэрэгжлийн багш хаяарыг дижүүлээ өгдөг. Тэрэндээ амар баярлждаг кино үздэг. Иймэрхүү байдалтай эс. Тэгээд ерөнхийдөө тэгэл ачаал бол маш ихтэй. Тэгээд ерөнхийдөө манай хөгжим мужийнхан бүгдээрээ л тийм төсөл дөө. Нэг шинэ юм өгөөд гэртээ өөрснөө хийх ёстой байдаг тий. Хийж ирээгүй бол тэгээд ноотын шидэл төгөөд гаргана. Тэгээд эдгээр чи анханасаа тэгэл сургачих хүүхд чинь шинэ юм өглөө хийлээ, ирлээ. Тэгээд нэг 2-3 хичээлийн дараа цээжлэгээл. Цээжлэхгүй бол болохгүй шүү. Тэгэл эдгээр чи өнөө коридорт л одоо юм. Манай хөгжим бүжгийн хэдэн коридорт л одоо болдоо гааны ирэх эдгээр чинь тэгэл хөгжмөө гаргаад багш нар загнуулаад багш нар чимээгүй хажааг хаяарах. Манай чи коридорт хөгжим шуух чинь тэгээ хөгжим давт чинь анги дотор ингээл үнэхээр шуугантай. Одоо ингээ харж байгаа биз дээ ямар вэ те. Ерөөсөө нэг шалгалт дуусаад тэгэл дараагийн шалгалтанд тэр чинь мэрэгжлийн зохиол тоглоно. Тэгээд нөгөө нэг одоо дасгалын шалгалт гэж 2 шалгалт байдаг. Тэгэл тэргүүрээ бас айгүй шалгалт нь их хүндэлтэй. Одоо нэг өрөөнд дотор нэг арай том өрөөнд дотор ороод суугаал. Тэгэл өмнөөс 10-аад багш нар ингээл сууч. За шууд даргээл тэгэл өмнө харж нөөдлөө хажууд харж байгаа. Тэгэл ерөөсөө бид нар чинь ухаан алдчихж нэг багш нараасаа бол тэгээд юу нөгөө нэг гоё хөгжмөдөө тэгээ сайхан ороод ингээд бүр нэг тийм тийм байхгүй нөгөө багш нар харахлаа чи ерөөсөө салгалаад авчихсан. Тэгэл нөгөө цааз суулгах гэж байгаа нөгөө анти шиг юуныхаа гадаа нэгнийгээ тоглохын сонсоол хүлээж байна. Тэгэл нэг мариг дуусал хөлс гараал төгсөн. За дараагийнх нь тэр ороод иргээл
Тэгэл орж ирэл тэгээ шалгалтаа өгдөг гэсэн. Тэгээ ер нь харьцангуй бас мэрэгчлээ гайгүй байсан л да. Их музыкальность очень большая. И у них замечательный звук был, что и у Эрдэнэбата, что и у Мандамара. Манай гай эрдэн бол ялангуяа хийлдээ маш сайн байсан л да. Болдоо нэлээд бүр айхтар сайн хөгт байсан. Тэгэл жил болгоны хөгжим мөржийн тайлан концерт гэж тавьдаг. 4 сард болдог байлоо да. Тэнд л ер нь хамгийн сайн хөгтүүд нь л тоглолт гоцлол тоглолдог байсан. Тэгэхээр болдоо бол жил алгацахгүй болдог байсан. Болдоо маань бол мэрэгчлээ маш сайн байсан. Баян мэрэгчлээ давтчихдаг. Сургуулийн гэр нь ойрхон бид нар сургууль дээрээ ер нь бол мэрэгчлээ давталтын цаг маш их байдаг л да. Тэгээд баян мэрэгчлээ давтчихдаг. Мэрэгчлээ нэлээд сайн хөгтөөсөн. Медигийн гэвэл бол бас мэрэгчлээ дайжгүй сайн. Тэгээд медигийн зөвхөн хөгжилтэй түүх ярихад ангийнхан мэрэгжлийн багш нь тийм бурайд Дарима гэдэг багш байдаг гэсэн аахгүй. Тэгээд бид нар хичээл ороод ээж байгаа хаалга дагшаад байн Миндамор гэдэл тэгээд медиаг байн асуугаал тий мэрэгжлийн багш нь бас айгүй хайртай тэгээд одоо түүний төлөө айгүй сэтгэл зарцуулдаг тийм багш байсан. Сургуулиас одоо тавьдаг шаардлага нь гэвэл хүнд юм өргөж болохгүй бүр ээж аавыг авчирч байгаад хэлж байгаа. За энэ хүүхдээр хүнд юм өргөж болохгүй талхан дээр нь маслын төрхөжөг талхыг өөрөөр нь суулж болохгүй. Тэгээд шил мэл элдийн янз талнаас хол байлга гэл шал угааж болохгүй, шалны алчуур мушгиж болохгүй, хувцсыг угаалгаж болохгүй. Тэгэл энэ хүүхдүүд зөвхөн хөгжмийн одоо ингээд сураг. Тэгээд наад үн чи наад хоёр гараараа л хоол олж идэх учраас одооноос эхлээд танд ингээд сураг тэгдэг байсан. Жишээлбэл яг мэрэгчлэр явна гэсэн мэрэгчлээ сайн хүүхдүүдийг ерөнхийдөө манай хөгжим бүжиг ингээд ерөнхий ритмээс нь жоохон хөнгөлөөд үндсэн одоо мэрэгжлийн хичээлүүдийг илүү ахиу өгөөд онол хөгжмийн уран зохиолч байдаг юм уу? Юуч гармонч байдаг юм уу? За мэрэгжлийн хичээлүүд нь илүү цагийг өгөөд бусад одоо гол гэсэн ерөнхий ритмүүдээ авч үлдээд бусад нэг яг хөгжим шаардлагатай арай биш гэсэн юмнуудаа арай жоохон хөнгөлөөд өгдөг юм системтэй байдаг гэсэн л та. Тэгээд ер нь ихтэй ялгаагүй ерөнхий ритмийн шалгалтаач бэлдэн. За тэгээд мэрэгжлийн хичээлүүдийн шалгалтай, мэрэгжлийн хичээлүүдийн шалгалт маш ихтэй, гамын шалгалт, тэгээд этюдний шалгалт, одоо дууны шалгалт, концертын шалгалт тэгэл сүлдээ улсын шалгалт юу ч үгүй ингээл маш олон шалгалтууд л байдаг гэсэн. Сар болгон шалгалттай. Одоо сар болгон одоо мэрэгжлийн яг одоо утсан хөгжмийн багш нар хүүхдүүдэд шалгана. Тэгээ уйлралдаа нэг удаа одоо яг юуны одооны хэллэгээр бол тэнхмийн гэх юм уу юу гэх юм тийм шалгалттай. Тэгээ хавар нь улсын шалгалттай. Ерөөсөө байсгийгээл энэ хийдмийн шалгалт, байсгийгээл нөгөө мэрэгжлийн шалгалт. Мэрэгжлийн шалгалт нь юунаас эхлэх вэ? 9 сард ороод нэг 10 сар өнгөрөө байж идэл этюд гамны шалгалт гэж байна. Энэ миний хамгийн дургүй хичээл. Учились они хорошо. Конечно, были кое-какие нарекания в том смысле, что не то, что ленились, но не всегда выполняли то, что требовалось. Но, в конце концов, экзамены все у них проходили успешно. Ер нь бүх шалгалтуудаас хамгийн хүн шалгалт бол надад хүн болгон ондоо шүү дээ. Надад хамгийн хэцүү байсан юуны гам одоо нөө техникийн шалгалт гэдэг. Тэр нь болохоор сар болгон өгдөг шалгалт байхгүй. Хитүүд гамных. Да 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 гэж яваад. Тэгээд нэг этюд гэдгийн зүгээр нэг юм ямарч юу ахгүй одоо концерт мистер бүгээр ганцаараа л хийлээ тоглоод яа. Жон сонирхолгүй гэх юм уу да. Энэ бол яг чихэн техникийн шалгалт байхгүй. Тийм учраас одоо дуртай дургу одоо бүх одоо хичээлүүдээ сайн хэлэхгүй бол болохгүй гэдэг тийм л бодол байдаг гэсэн. Тэгээд ерөнхийдөө мэдээж хамгийн дуртай шалгалтууд нь тийм мэрэгжлийн шалгалтууд те. Ил хөгжмийн одоо яг л дээр гоё концерт ч байдаг юм уу? Дууны ч үгүй мэдээж шалгалтуудаа маш их дуртай. За ерөнхийдөө хичээлүүд ч гэсэн зарим хичээлүүд нэг дуртай байдаг. Жишээлбэл газар зүйн хичээл их дуртай байдаг гэсэн. За тэгээд хөгжмийн уран зохиол гэл ер нь тиймэрхүү хичээлүүд их дуртай. Тэгээд ерөнхийдөө бүгдэнд нь л сайн хийх зорилготой татгалал их байдаг гэсэн да. За тэгээд жоохон 11 сараас өнгөрөөд ээжтэл 11 сарын дундуур нь песня дууны шалгалт гэж орж ирнэ. Мэргэжлийн одоо хил зориулсан дуунууд байгаа шүү дээ. Тэр дуунуудыг чинь тоглоно. Энэ бол гоё л доо. Бас аюу гоё аялгаутай, сонирхолтой, хэцүү. Тэр шалгалтаа өгөөл байж байтал яг одоо нэг оюутнуудын амралтын үеэр концертын шалгалт гэж орж байна.
бүхэл бүтэн одоо 8 хуудас ч юм уу 5-аас 8 хуудас концерт хийж л 10 өргөө гэхэр ч юм бас нэлээд байгаа. Тэгээд тэрийгэ зээжлээд тэрийгэ тоглоно. Энэ бол яг жинхэнэ ган эрдэнэ ямар хөгжимчин бэ гэдгийг харуулдаг. Ган эрдэнэ ер нь багада хөдөлгөөнтэй тэгээд бас юма нэг ингээ хийчихвэл бас мартна гэж байгаа. Бас актер юм хумаа сайн хийн. Гэхдээ хийтлээ нилээ ингээ загнуулж нилээ юм болж ич те. Ер нь тэгээ шүү ингээ шүү чи ер нь яаж яах тэгээд нэг хийчихээрээ тэгээд тэр хийтлээ тэр хүүхд юм да тэр үед чинь тэгэл хүүхд айлхаар л ингээл зав зайл гарвал гадаа гараал өвлчээс гадаагүй л тоглол. Тэгэл юм хүмүүс энэ тэнд нэг карма мараа нэг ургацсан те. Тэгэл тоглож байдаг гэсэн. Тэр үед чи одоо аминд юм дутсан юм уу яасан хавар болоод ирэхээр миний энэ ядаргаанд орсон юм уу бас яг үгүй ядарна штэ. Ядаргаанд орсон гар ингээд татчихдаг гэсэн байхгүй. Яг ингээд татчихна. Тэгэл за үстэ яах вэ гээл ардын имлэгээр очиж үзүүлээл. Тэгээд тан ман уугаал. Тэгээд арай гайгүй болчихсон. Яг ингээд татцсан байсан. Яг ингээд сэтгэл ингээд хөдлөхөр ингээд татчихдаг байхгүй. Юмнаас айлт майх ч юм те. Жоо ингээд зүрх жоогоор дайшлаад ингээд татчихна. Шалгалт болох гэдэг байхгүй. Яг шалгалтыг л ингэчдэг юм. Тэгээд тэр нь юуны шалгалт байсан гэж нэг техникийн шалгалт. Этюд гамны. Тэгэл би багштай хэлдэг байхгүй. Багшаа миний гар ингээд татцсан. Яах вэ? Битээ хуцаа чи одоо. Өө за яавал ордгийг. Энэ чинь яаж энэ 30-30 ажиллаж байгаа шүү дээ. Ингээд автоматар ингэж байгаа байхгүй. Ингэж тоглоод хурдан тоглоно шүү дээ. Тэгээд эн чинь ингээд таталцаар агаал. Тэгэл тэр шалгалтыг өгөөл гараад хамаг хөлс мөсөн цуваал. Тэгээ гарчээ би дөнгөө сонсчихсон. Яаж харин 3 авчаагүй. 4 хасах авч байгаа юм чинь. Тэгээд миний бүр шаргаж байгаа. Тэнд ангиас хамгийн дагуурд авч байгаа юм би л байгаа. 4 хасах. Шууд уйлсан. Шалгалтын дүг сонсоод уйлаад гарч ирэхдээ та нар хараарай зэ. Дараагийн шалгалтыг гаасандаа гэж. Тэгээд ашгүй тэр таталт маань ч тэгээд тэр таман уугаад гайгүй боллоо. Дараагийн шалгалтыг бол гайгүй гэсэн. Одоо том хөгжмийн зохиолч ч юм уу Монголынхаа ч юм уугаад одоо Европын гадаадын хөгжмийн зохиолчдын зохиолыг одоо ингээд тоглох болгонд л их гой санагддаг гэсэн л да. Дахиад нэг шинэ ертөнц рүү ордог. Тэгээд нөгөө хөгжмийн зохиолчийн амьдралын ингээ багш нар нь бас өөр хичээл төр заан тэр хүн хаан төрсөн, яаж амьдарч байсан, ямар амьдрал туулсан, яг одоо энэ зохиолыг бичихтэй амьдрал нь ямар байж байгаад, ямар хүнтэй уулзраад энэ зохиолыг бичсэн гэх бүр түүхээр нь заадаг. Тэрнтэй нь холбоод эсвэл тим юм ин олж уншаад тий яг тухайн үеийнхээ орчин нөхцөлд нь төсөөлөөд хийсвэрээ төсөөлж бодоод тэгж хөгжмийг тоглоно л да. Манай хөгжим мужигчид нь хүүхдийн гар эвдэрнэ гэдэг учраас гараар оролдог бүх спортуудыг хориглодог. Тэгээд тим тэмцээн уралдааны сургалт төрөөс явагдахгүй. Хөгжим мужийн хүүхдүүд чинь сакс тоглож болохгүй. Хөлбөмбөг тоглож болно. Ширээний теннис бол их сайн тоглодог. Тэгээд гар эвдэр чинь гар тулаад гар эвдэр чинь сакс ерөөсө тоглолдог байсан. Ерөнхийдөө хөлбөмбөг, ширээний теннис их ордог байсан. Тэгээд бид хөлбөмбөгт их туртай. За одоо ширээний теннис их туртай. Хойдлын энэ дээр л шороо нүүрсний уурхаа гинэ. Уурын 100 байдаг гэсэн. Тэрний нэг өмнөс нурмаа хайчихсан талбай дээр нь л хөл өмгөл тоглолдог гэсэн юм чинь. Тэгээд хөлбөмбөг бас хөлбөмбөгч одоо сургуулийн артлын дээр хөлбөмбөг байдаг гэсэн талбай одоо бахан байр болсон л дээ. Тэгээд тэр үед чинь ийм үнс цацдаг байсан юм аа. Үнс шороол цацдаг байсан талбай дээр. Бөө нүүрсэн дунд л тоглоно шүү дээ. Тэгээд гихтээ харайлангууд энчнээс ч ахуулаад ингээл бөө хаар. Тэгээд гар марчин зүгээс бөө адидаас удлаа гэсэн. Нүүр мөрчин дээр энэ шиг мэшиг хөлбөмбөг тоглож нүүр мөрлөө хөрчилж штэ. Ваа айгу хармаар юм бүрэг юм те. Тэгээ охтууд чинь бас хөлбөмбөг тоглоно штэ. Парчтайгаа. Оо тэрлүү ингээ хөшгөлж штэ. Энэ айгу гоё юм хармаар бөөрөнхий хөлбөмбөгийн бөмбөгнийх нь юм ингээ болцсон. Эрэгтэй эмэгтэйг л хөлбөмбөг тоглолт байсан. Гэтэ охтууд нэг хвчлээ батар болно шүү дээ. Тэгээ би тамирын ч амар дөө. Тэгээ хөлбөмбөг тоглоул нэг бол өвөл болчоор заалан дотор ширээний теннис тоглоулна. Бид нар чинь өвөл болохоор нэг жижигхэн заалтай дотор байрныхаа нэг давхар. Тэр жижигхэн заал нь чинь зүгээр биеийн тамирын хичээлгээд байна. Тэрэндээ нэг
олдтой юм ихгүй. Галуун цуваныг тойруулаад тойрж бүүгээд тэгээ нэг турникэн дээр ганц хоёр сунаагаад за нэг спортын үед үл нэг олдтой биш байсан баха. Тийм спортын хөвсөл бол багтаал их муутай байсан л да. Миний хувьд бол сакс тоглож мэдэхгүй, саксны дүрмийнч мэддэггүй байлаа. Одоо ч гэсэн бас сайн мэддэггүй юм яг ямар чиртэй дүрмтэй. Тэгээд мэдээ чинь бас их гар хуруу их том. Тэгээд нэлээ урт чацтай. Тэгээд тэр жоохон бөмбөг сакс максны бөмбөг хөөж нэг инээдтэй харагдаад байдаг шүү дээ. Хөл өмгийг ч гэсэн мэддэггүй байсан юм л ш. Би ч уг нь бөмбөгийг өшгөж хөөж явж байгаа л оруулцдаг юм ах гэсэн чинь тэгээд бүр сүүлд нь нэлээд томорсон ханаа бас дүрмтэй байсан юм гэж ойлгож ижил. Манай ангийнхан болохоор яг бас янз бүрийн юм тайквондо тэгэл сакс дээр лөө бас их яадаг гэсэн. Усан бассейн дээр их заал авдаг гэсэн. За ер нь бол манай гана ИБА 2 бол ер нь саксос тоглоно нууцаар тий. Тэгэл нууцаар өөр одоо уртлын нөгөө тамирын дээдийн спорт заалмалд нь ороод тэр хэд чинь найзтайгаа нийлээд саксос тоглоно. Дугаар ангид байхдаа тийм байх шүү. Хинтийн өндөр ууланд тоглоод тэгээд Японд руу тоглолтоор Фукуока руу очиж тоглолцсон бол та. Тэгэхээр Монгол дээлтэй тэг хийлтэй. Тэгээд тоглож ирсэн. 89 онд явсан юм аа. 89 онд тий Фукуока руу нэг хүүхдүүд явдаг байсан. 10 хүүхд. 5 эмэгтэй 5 эрэгтэй. Яг сургуулийн одоо яг мэрэгжилтэй сайн хүүхдүүдийг шалгаруулад Японд Аз номхон 7 орнуудын хүүхдүүдийн чуулга уулздаг гэж болсон юм. Тэг чи одоо 80 он байна да. Тэгээд Пенри ортон дээр бүгд шалгаруулалт нь хийгдээд тэгээд яваад ИБА тэр үед явж исэн. Тэгээ манай ангийн болдоо байна. Тэгээд ИБА ч манай дедлайн гэжтэй ИБА эдийн нийт явсан. Тэгээ үндэсний хөгжмийн одоо хүүхдүүдээс бас хүүхдүүд явж исэн. Тэгээ бид нар чинь 89 онд жоох хүүхдүүд Япон гэдэг улсыг анх үзэж байгаа. Тэгээ явхаас ч өмнө баахан шинжилгээ хийлгэн бэлтгэл тэгээ би чинь тэгэхэд морин хурд дараад болдоо хуучир дарлуу халаад. Тэгээ бүжиг хийн Монгол дээлтэй хадагтай тийм бүжиг хийж мэдэг явдаг. Хөөрхөн явжсэн. Тэгэл Японд анх яваад Бээжингээр дайрлаа. Тэр бол үнэхээр ерөөсөө Монголоос явж үзээ хүүхдүүд үнэхээр үлгэрийн ертөнц байсан. Ерөөсөө бүх юм шокнд орж ирсэн. Тэгээд хамгийн сонирхолтой юм юу гэхээр одоо яг энэ ИБА-таа суусан ихнэр нь яг тэр үед бид нар хамт явжсэн байгаа байхгүй. Тэгээс чуулгаас нэг хэдэн улсууд бас тэр Аз номхондлаа чуулгад ирэх гээд ирцэн. Тэгээд тэнд нэг уран уурж байгаа нэг хүнтэй морин урч ирцэн. Тэгээ хамт байжсэн байна. Тэгээд сүүлд ингээд зураг би ингээд үзсэн чинь бидний Японд ингээд тойроод тоглож байгаад ингээ ИБА ингээ зогссон гэдэг. Яг авгааны арднаас тоглох гэдэг зогссон. Тэгээ тэр хоёр суухаа мэдээгүй л байсан багтаа өрх. Тэгээд одоо хамт суудсан тий. Тэгээ тэр айгүй сонин тийм зураг байт юм надаа. Тэгээ яг тэр Бямба ард нэг зогссон ИБА урд нэг байж байгаа гэдэг. Тэгээд айгүй жоохон зураг.
тэр үед Япон ер нь гадаад орн гэдэг бол цоо шин ертөнц байлаа. Одоо саран дээр хүн очисон гэдэгтэй л адилхан сонсогддог байсан. Тэгээд янз бүрийн юм жоохон багт болно. Тэгэл бид чинь жоохон хүүхдүүд. Тэгээд нөгөө нэг давхарт нөгөө айгүй том буудалд буцсан. Бид чинь тэгэл жоохон хүүхдүүд юм чи. Тэгээд тэр нөгөө Японы тэр саунд чинь нөгөө юм дүүштэй саунд юм жакузитэй. Тэгээ бид нэр тэр дүүшинд нь усанд ор. За хүүхдүүд одоо усанд ороо гараад ирээ гэл эртээчүүд эмэгтэйчүүд тустаас бид л усанд орчоо дараа нь тэр нөгөө шалан дээр шампунь асгаж байгаа бид нэр гизээрээ гуулгаад. Тэгээ бид нар чинь хүүхдүүд юм чинь тэгэл нөгөө нэг жакузигийнх нь тийм бассейн гэж бодож байгаа юм чи тэр чинь тийм том тэр чинь халуун юм жоохон ус юм чинь. Тэгээ бүх шалан дээр нөгөө нэг шампунь асгаж байгаа л тэгэл бүгдээр илгээрээ гусаж тоглоол. Усан гэж асгаж жагаад. Тэгсэн чинь нөгөө ус нөгөө буудлын тэр нөгөө юугаар нь хаалгаар нь халиад тэгээ бүр коридор руу орсон юм шиг. Бид нар ингэс инээлт тоглоол бүгд ингээ шампунь асгасан. Япаа энэ бид нар чинь тэгээ гүүжээр бүксээрээ ингээ шампунь дагуулгаад тэгээ сүултээ хаалга балбаагаас багш магш ирцүүр та юу болж байна гэсэн коридор дүүр устай. Тэгэж нэг балж ирсэн. Тэгэл намар нэрсэн чил болдоо би Япон явж ирсэн гэл амар гоё юм пинал. Одоо тэр би бодоод идэв тэр Coca-Cola-г одоо 9 сарын 1 хүртэл их удаан хадгалсан баха. Тэр одоо 100 явсан хүүхэд л 9 сарын 1-нд л колатай ирж ирсэн юм даа. Тэгээ нөгөө ундаг амар удаан уугаал нөгөөд нь 2-3 өдөр дуусахгүй нөгөө. Тэгэл ямар гоё энэ юу юм бэ гэсэн чинь энэ шиг ундаа ахгүй юу. Ингээд задлаад ингэж явдаг. Би бүр үйлдвэр дээр нь очисон чи үйлдвэрийнхөө надад өгсөн ингээл. Бас нэг манай болтооч сайн мунхруулдаг байж л дээ. Бас их тэнэг юм ярьсан. Тэгээ нэг айлд очисон гинэ. Тэгсэн чил нөгөө айлд нь очиод 2-3 хонс юм уу да. Тэгэл Япон аав ээжтэй боллоо гинэ. Тэгсэн чил тэднийх ингээ надтай адилхан цэцэний хүүхэдтэй. Тэр хүүхэдт нь амар их тоглоомтой. Тэгээ тухайн үед чи нөгөө нэг Game Boy гээл тоглоом гарч ирж ирсэн. Тэгээд амар их тоглоомтой. Нөгөө тоглоомод бүгдийг тоохгүй. Тэгсэн чил тэдний тийм гоё рофтон тоглоом гэдэг гинэ. Хүнтэй ч цаа тийм рофт гэдэг. Нөгөө рофт яаж тоглодог вэ? Үүрж явж тоглодог гинэ. Тэгсэн чинь болдоо нөгөө рофтоор өөрлөө явж ирсэн чинь нөгөөх нь яг балконы хажууд ирсэн батарейн дуусаад унтарсан гинэ. Тэгсэн чинь болдоо игээл унах гэдэг рофтын гараас нэрцэн байж ирсэн чинь. Нөгөө рофтонд хамгийн сүүлийнхэн цэнгээ шахажснаар буцаж алснаа болдог балкон дээр сууж татаж оруулж гिचсэн. Багахад нөгөөдгөд амар итгэцсэн. Яа, Япон ямар мундаг юм бэ? Тийм л рофт удахгүй Монголд ирэх байхтай гэж бодож ирсэн. Үрдэг рофт тахтай хаад. Зүудлээ уртгаар намайг зовоо хэлэх үгийг мэн 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нийгмийг шинчлэхийн төлөө хүсэл зориг нэгтгэсэн залуус анхны цуглаан хийж Монголын ардчилсан холбоо байгуулснаа зарласан юм. Яг бидний хувьд нөгөө яг коммунизмын үеийн тэр нөгөө элбэг яг жирийн амьдралтай одоо нөгөө эргэтгэж одоо юутэй те тэгэл цалингаа аваад ингээ явдаг юм систем. За тэгэл нөгөө картын систем рүү ороод ямар ч идэх юмгүй болоод тэгэл нөгөө зах зээл гэдэг нь бий болоод нөгөө ижил төвшөнд амьдарч байсан улсууд чинь бүгд ингээл өөр болоод те тэгэл ээж аав нарын цалин малин одоо тавьж чадхаа байгаад ажлын цомгтол хийгээл ингээл бүх юм ингээл амьдрал ингээл оронгороо эргэл зах зээлийн нийгэм шилждэг үед бол монголчууд бүгдээрээ л тэр чигээрээ маш хүнд байдалтай байдаг гэсэн чинь амьдрал бол маш хүнд байдалтай байсан. Тухайн үед бол тэгэл ерөөсө бүхэл Монгол энгийн айл иргэдтэй адилхан л хүнд үеийг даваал гарсан гэж боддог. Харьцангуй үед дээрээс гайгүй хүүхдүүд байсан болохоос гайгүй баг. Нэг анзааралгүй өнгөрсөн баг. Тэгээ байж хахад бол яг нөгөө эрхчлөөний одоогийн эрхчлөөний талбай дээр яг жигсаал цуглаан болж эхлэв. Тэгээд бид нар ч тэр авийн хүүхдүүд тэгээд фонтаны хажууд дотор нь бид нар ороод тэгэл тэр нөгөө жигсаал цуглааныг бүгднийг яг болж байгаа процесс нь бүгдийг л эхнээс нь байж байгаа. Тэгээд хүүхдүүд ч яг урд дуран суун. Тэгэл ээж аа болохоор ухаалтлаа чинь зүгээр тэгэж битгий тийшээ яваа те янз бүрийн болчихно гэж чинь гэж хэлдэг. Тэгээд бидний яг одоо 70-аад оны дунд үе гэх юм уу да. Ийм үеийн усуд болохоор зөвхөн одоо хөгжимч гэлтгүй бүх нийгэм нь
ерөөсөө сонир болцсон л доо. Гэрт ч талах байхгүй шүү дээ. Юу уушигаа яваа талах аваад идчих. Тэгэл жинхэнэ нөгөө сэргэлэн зангаа гаргана шүү дээ. Хинд юм байна, яаж чинь ийж нэг л хаанаас нэг амрууга ганц хоёр юм олоод идчихүүгээл. Тэгээд олоод иддэг л байсан юм шүү байгаа. Тэгээ болдогийнх ч нуртлаа урагшаага энэ 64 их. Болдооч маа доотлын байсан болохоор бид нэг одоо гэр мөрт нь очиод хоолгонд идээд тэгээд ах тийм нэг арай тийм дотн биш. Тийм ээ? Ангийнхаа хүүхдүүдтэй хэрл юм хийсэн шүү. Тэгээд сэглэн таад очихоо. За тэгэл яваад. Тэгэл очингууд л тэнд нэг талах байвал байна. Тэр үед чинь тэгэл их тийм тарчиг хоолтой. Тэгэл хаяа цай уух болонгууд талах байсан ч гэсэн манайд одоо талах байхгүй гээл одоо тийм. Манай их ойрхон болохоор их хаяа цай уудаг ч гэдэг юм байдаг гэсэн л. Тэгэл хаяа талах байсан ч одоо манай талах дуусчихжээ гээл ингээл. Тэгэл цайгаа зүгээр цай уучил заа бүгд явъя гэх тиймэрхүү байдаг гэсэн. Тэгэл тэр одоо харамжч байсан юу яасан эсвэл тэгэл ерөнхийдөө юм их тарчиг байсан л. Тэгэл нэг бүтэн талах гэдэг бол бас л хэдэн өдөр идэх те. Тэгээд элсэн сахар махар гэдэг бол үнэхээр амар үнэтэй л байсан. За маслыг бүр тасарсан те. Одоогийн байдлаар масл юу ч юм дээ тэгэл. За тэгээд масл бол байхгүй. Элсэн чихэр байвал байна. Байхгүй. За тэгээд хянтай айл бол ерөнхийдөө тэгээд одоогийн хахаар одоо юутай хүн юм дээ. Ер нь л тийм л байсан шүү дээ. Тэгээд гоё чихэр мэхэр гаргаж ирэх юм бол бүр тэгээд дууссан. Тэгээд ерөнхийдөө манай гэр бол ерөнхийдөө нэг станы хоосон хонохгүй тэгээд нэг хидж чадахгүй тэгээд ерөнхийдөө нэг таалах ээж хаяа нэг орчлогын паспорттай хаяа нэг гоё юбилей гэж бичэн тэр үеийн юбилей бичэн гэл үнэхээр аимшигтай амар хурдан хайлдаг бичэн гэл цайнд стой бичэн гэл тэгэл тэр үеийн одоо юу ч чихэр мэхэр тэгэл хям энэ үнэхээр амар гоё хамтдаг гэсэн. Одоо тэгээд юм илбэг болчиход тэгж байгаа юм уу? Үнэрэнж тэр юунж тэр нэг цаанаа л ондоо байсан юм санагдсан. Ялангуяа бидний үе болохоор маш зэрэмдэг болсон. Бидний чинь нэг хэсэг монгол бичиг үзүүлээд тэгээд монгол бичгээр бүх нийтээрээ бичиж үзүүлнэ гэж болгоод тэгээд болоод тэгжээснаа нөгөө нэг студент эднэр оюутан болохоор 9 дугаар ангиас 1 дугаар курс гэдэг чинь оюутан болоод коллеж оюутан гэж болчихдаг. Тэр үед нь студент нь байхгүй болоод тэгээд ерөөсөө тэгэл сүрэл ихсэн л дээ. Тэгэл яг бид дөрвөн яг тэр шилжилтийн насны өсдөг хүүхдүүдийн өсдөг насн дээр ч одоо тэгэл талах давс хоёр. Тэг үндсэндээ бол тэгээд яг өсөг юм шиг. Одооны хүүхдүүд бол айгүй өндөр шүү дээ. Ерөнхийдөө харьцангуй одооны хүүхдүүд өмнө илбэг одоо витаминтэй юм их. Бидний тэр үед ч үсэн ямар ч яг өсөлтийн шилжилтийн үдерээс юу ч байхгүй болоод тэг ерөнхийдөө хэцүү л байдаг байсан л дээ. Тэгэл ээж аав нараа аргалаад ингээл явдаг байсан. Ангаараа нэг нийлж байгаа ч юм ангаараа ч юм 2 3-аа нийлж байгаа нэг талах олноо. Бөөрийн гатар талах. Тэр чинь өссөн үед карантины устай хойлоод идэх ямар гоё хамттай гэж. За тэр захын дээр бол алдсан шүү дээ бас. Зах идэх гэж. Тэгэл яг хөвчлэн бий л иддэг байсан л да. Тэгээ захыг бол таадаг юм байна. Зүгээр яваад идчих. Тэгэл тухайн үеийн юугаар тэгэл манай тэр бактерийн хүүхдүүд чи бид нөө ах нараас тэр роял спирт гэж авчрахлаа тэрийг нь одоо гэрээт борлуулагч гэх юм уу да одоогийн байдлаар бол 5 найруулаад заримдаа тэрийг нь паналд 6 найруулаад хийдийн харталтай явуулчих бид нэр шагилж магалддаг. Тэгэл тийм л байлаа. Боловсрол юуны хувьд бол яг тухайн үед бол бүгд л алдагдсан л да. Тэр одоо хөгжим дардыг хөгжмөө хаяад хөгжмийн салбар маш уналтанд ороод урлаг соёл маань өөрөө ингээд бас айгүй уналтанд орж ирсэн. Одоо дуурайчийн эрдмийн театр ингээд ерөөсөө дуурхинч үзэхэ байгаа л цалин мөнгө нь хэцүү болоод тэгэл яг тэр үед би бодож ирсэн л за одоо миний одоо мундаг хөгжимчин болно гэж бодоод идэг. Мундаг хөгжимчин бол би хаана ажиллах вэ гэж бодсон л таман дээр. Тэнгүүд нь дуурн байхгүй, үзэгч байхгүй. Ер нь ингээд урлаг соёл бүр ингээд газар өмссөн. Тэр үеийн залуучуудын барилаар л яг байсан л да. Маш тэгэл зэрэмдэгдүүл маягийн л болсон л да. Манай ах нарын дээд үеуд болохоор 8-нд явчихна. Тэгээд нөгөө янз бүрийн юмудаа зөөгөө тэд нар чинь хөлжөөд эхэлнэ. Бид нар болохоор арай тийм үед нь боороогүй. Тэгээд одоо бид нар ингээд одоо үедээ ингээд байж тал манай доотлын үе гээд бид нар чинь нийгэм нь өөр болохоор боловсрол нь арай өөр болоод ингээд түрээ гараад ирчих болохоор яг бидний үе бол маш хэцүү тэгсэн мөртлөө бүх юмыг үзсэн нэг талын азтай
яг ингээд энэ үе дээрээ бид нэр өөрсдийнхөө байр оршин тогтнох байр суурийг баттай болгож авч чадж байгаа улсууд бол бас бахархууштай ч юм уу да. Тэгээ ер нь тэр үед би ч гэсэн бас бааранд бас хөгжим тоглодог байсан. Тэгээ бүр нэг Холливуудын нэг доотлын бааранд маргон тоглолтгаа бас хэдэн төгрөг олдог. Тэрүүгээрээ бас нэг тэрч гондроос гэдэг гутал их модонд ороод тийм. Тэр гутлыг өмсөөгөө хүн бол хүн биш. Тэр гутлыг авахын тулд бүр тооцоолж байгаа тэр баарнд хөгжим тоглоод олсон мөнгөөр гутлаа хаал тийм. Тиймэрхүү байдал